Хай, миний Баатрын сургуулийн нэмийн сэсэн нэмийн 9-р анги гэрч бэлэн боллоо. Тулааны дараах ажлууд эхэлсэн байх бөгөөд Америкаас гадна олон улс орноос тусламж ирсэн бөгөөд тэд маш хурдтайгаар сэргээн засах ажлыг хийж идэг. Энэ сэргээн засах ажилд сургуулийн захирлын нөлөө их байсан билээ. Тэгээ эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүс рүү үзэгдэл солигдоход Бакугийн нэг гар нь ямар ч эдгэрэх боломжгүй болцсон. Тэгээд шинэ механик гар залгах талаар дэмжин зөвлөгөө өгч идэг. Тэгээд тулааны талбарт тийм үү биетэйгээр тулалдсан, дараа нь маш хол зайд очсон гэд нэг хэсэгтээ эмнэлэгт байхдаа ямар ч хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөдгөө. Бакуко миний гарнаас миний чадвар гардгаа. Ямар ч хамаагүй аргаар нөхөн сэргийг хэмжлэхийг хийлгэн л гин шүү дээ. Манай хүн чи ямар зөрүүд вүлээ те. Медиориос ирэхэд All Might түүний хажууд нэг өрөөнд цуг гихтэж байдаг. Тэр хоёр бие биенийхээ бие хэр байгааг асуугаад Медиорио Шигаракигийн үзэн ядалтыг устгасан ч түүнийг аварч чадаагүй дэ харамсах үед All Might тэр эцсийн мөчид ямар байсан бэ гэхэд маргаашийн та нар нас бүх зүйл шалтгаална гэдэг үгийг хэлээд алга болох үеийг боддгоо. Тэгээ All Might тэр уйлаагүй л болж түүний сэтгэлийг аварч чадсан. Нэгэн нийтийн төлөөг түүнд дамжуулсан мэдтэй надад мэдрэгдсэн гэхэд мэдээрээ тийм ээ жоохон үлдсэн гал нь надад мэдрэгдээд байгаа гэх үед хаалгыг маш хүчтэйгээр Бакуко онгоолгож орж ирээд юу гэсэн үг юм бэ? Чи одоо хүчгүй болсон гэсэн үг юм уу гэж тэгдэг. Тэгээд би үргэлжил өрсөлдөж хөөцөлдөж байна гэж бодсон. Мөнхийн өрсөлдөгч бас үнэхэр сайн найз нь гэж боддог байсан юм лээ. Тэг хүчгүй болчихсон гээл тэгвэл нэгэд нүдэмс нь урсаж эхэлдэг. Медиорио угийн хүчгүй байсан болохоор харамсахгүй байдгаа. Тэгээд гайхалтай зүүд чиг л байлаа гэд мөн одоо надад хүч үлдсэн гэдэл түүнийг тайвшруулах гад үздэг. Тэгээ All Might та хоёр их хүчрхэг болжээ. Олныг хөтлөгдөх гайхалтай хүчтэй Медиорио миний баатар байсан. Мөн түүнийг дамжуулах боломжийг олгосон Бакукод шилдэг баатар. Нэг гал унтрахад дараагийн гал хасдаг. Та хоёр бол дараагийн хасаж буй баатрууд үнэхээр их бахархаа хэлэхэд тэр хоёр тайвширдаг. Үзэгдэл солигдож 2 дугаар ангийнхны хойшлогдсон байсан төгсөх баяраар бүгд сургууль дээр ирж буугаар харагдана. Тэдний төгсөлт гайхалтай болж өнгөрөх бөгөөд сэтгэл тогтлуулан мөксөр энэ хэсэг өндөрлөнө. Манай хэд хоёрын анги болж ангидаа цуглахад эргээсээр багш орж ирээд таны ангийн багш солигдох байсан ч би дахиад энэ жил таны ангийг тааж авахар болсон талаараа хэлнэ. Аяма ангид орж ирээд би UAE сургуулиас гарахаар болсон гэдгийг хэлнэ. Багш болон захирал нь үлдэж болно гэсэн ч тэр гарах шийдвэрийг гаргасан. Тэгээ мөн ангид шинээр ирж буй сурагч гэд заатал тэр нь Б ангийн сурагч Шинсо хоёрын анги руу шилжиж орж ирж байгаа. Тэгэд бүгд түүнийг баяртайгаар ухтаж авахд Аяма энэ үед үдшилгийн лазераараа оршныг бүрдүүлж өгөхөд Хакихиригийн царай харагдаж эхэлдэг. Ангийнхан түүний царайг хараад баярлаад бүр нэгэн дурлжхан шүү дээ. Дараагийн ангид зарласан мэдээ нь 2 3 дугаар ангийнхан сэргээн боловсролтод туслана. Мөн улс даяар тойрон хамгаалах талаар хэлнэ. Яагаад гэвэл All Might тэтгэвртэй гарсан. Том тулааны араас жижиг үүмэн гарах магадлал маш өндөр. Тэгээ бэлэг тэмдэг байхгүй болсон гэх утгатай зарлалыг хэлдэг. Ангийнхан тараад хамт гарахад Тодорокийн нэг тишээгээ салаад явдаг. Тэдний гэр бүлийнхэн бүгд цуглаад Дабитай олзоор очдог. Даби үнэхээр аимшигтай болсон харагдаж байгаа. Өөрийнх нь биеийг арьсгүй болтлоо шатчихсан. Биений муу байгаа болохоор хаажмаар улам мууцаар өхөн гэж хамгаалалт тайлбарлаж өгдөг. Даби тэр хэдийг хараад урдаас нь яасан та нар гэр бүлээрээ намайг үзээр ирээ юу гэдэг. Эндавар бид тэтгэвртэй гарах гэж байгаа. Мөн дахиж хизээж халахж чадахгүй. Чиний галд Эндавар Баатар шатаж өгсөн. Чиний гал үнэхээр хүчтэй байсан гэж хэлдэг. Энд чинь Эндавар Баатарыг хулчгаар амьтан бэлдууч ярихаа болиоч гэлтэйдэг. Эндавар би өдөр болгон чиний бичлэгийг үздэгэ. Би чамтай ярилцахаар өдөр болгон ирэх болно. Намайг үзэн ядаж байвал тэрийгэ хэлээ. Би бүгдийг нь хүлээн авна гэж мөн гэр бүлдээс давхар энэ үгийг хэлдэг. Дүү ээж нь ч бас Дабитай ярилцах зүйлс байна гэж хэлэх үед Дабигийн зүрхний цохилт нэмэгдэж бие нь муудаж эхэлнэ. Хамгаалагчид тэд нарыг дараа ирж уулзаа. Яаралтай түүнийг унтуулах хэрэгтэй. Түүний би докторгүй болсон гэхэд Тодороки би нэг зүйл асууя гэхэд та ямар хоолнд дуртай вэ гэдэг. Тэгэд биений ядарсан учраас өнөөдөртөө унтууллаа. Маргааш ирж уулзаарай хамгаалагчид тэд нарыг гаргаж байхад Соба гэж хэлээд хэд Тодороки адилхан юм байна гэж
хэлээд гарнаа. Унтуулах гээд хэвтүүлсэн байхад уучлаарай шодоо гэдэг. За тэр хэд шоронгоос гарч ирээд дунд ах нь гэр бүлтэйгээ холбоогоо таслалаа. Аавтайгаа дахиж уулзахгүй талаар хэлдэг. Эндавар бүгдийг нь хүлээн зөвшөөрөөд үлдсэн амьдралаа өшөөлгөн амьдрнаа. Мөн гэр бүл рүүгээ эрх дайралт гайг өөртөө авахыг хичээнэ. Тэгээд эндавар амьдралдаа одоо гэр бүлтэй хийсэн бүх зүйлээсээ гимшээд бүх зүйлээсээ уучлалтгүй буулт хийж байгаа нь үнэхээр гайхалтай гэж чинь ямар амар хатуу тийм хүн байлаа. Тэгээд ийм удаан хугацааны дараа өөрчлөгдсөнд нь би бол үнэхээр баяртай байна. Тодорхой явахынхаа өмнө ээнгийнхэн одоо надад ээнгийнхэн байгаа. Би зорилготой заавал хүрэх болно гэж яваад өгдөг. Эндавар гэр бүлэн түүнийг хаяад явлаа даа гэж ганцаардаж их зовхонтой гэтэл өөрийнх нь одоо Баатрин агентлагийнх нь их нартай хамт авч явснаар энэ ингэ дуслаа. Энэ гэр бүлийн эвлэрлэлийн юмудаа л гэж харлаа. Харилцаан цаашид цаг хугацаа өнгөрөх тусам би бинийгээ уучлаад улам илүү ойртох байх уу. Дараагийн ангиар дараа 7 хоногт уулзцаая. Түр баяртай.